Хүүтний нутуул хамт энд байна. Энэ бол ердөө 15-аас 20 минутанд болдог. Намттай бүдэж ий. Дагаад хийгээрэй. Нэр бичлэгээрээ лайк дараад шеэр хийж хадгалах мартва. Энэ хуулийн нэрээ будаатай эзэнж болно, будаагүй эзэнж болно. За идэх хэмжээгээ будаагаа хийгээд будаагаа сайтар угаагаад агшаанаа. За би урамлын дос давс хийгээд ирэхэд будаа ингэ агшаачдаг. Нарийн хям нэг ширхэг. За хям ирэхэд ингэж ташуу хэлбэртэй төсөөд өгнө. За 3 ширхэг бормог ишин аваад сайтар угаагаад нарийнхан хэрчтэй өгнө. Нэг ширхэг бөөрийнхээ сонгоор нь сонгогоо муу адил нарийнхан хэрчтэй өгнө. За бүдүүн сонгогоо жижиглээд хэрчтэй өгнө. Юу цаа нэг ширхэг орно. Юу цаагаатайхан нарийнхан уртааш нь хэрчин. Дүүпүү тал дүүпүү ирэхэд ингэж үргэлжлээд хэрчтэй өгнө. Би хам хашилсан хам маань 250 г-ыг нимкэ автаа хэрчтэй өгнө. За орцуудтайгаа танилцъя. Орцууд маань одоо ингэ харагдаж байна. За хоолой халуун ажиллагаанд оролцгоё. За хариулын тавга алгаад урамлын тас өгч өгөөд гэрцэн сонгон кимчи хоёр хийж өгөөд уулах өгнө. За үн дээрээ хам хаа хийгээд өгөөд үн цаантланд орно. Үнд маань одоо сармис жижиглэж хийж өгөөд хүчүүжан нэг хоолны албаг. Хүчүүгээр нэг хоолны албаг. Ус 700 мл. За ингэ буцалгана. Буцлангууд нь дашид нэг хоолны албаг, сой соус 2 хоолны албаг. За тэгээ нэтгийг аваад өгнө. 9 чихэр нэг хоолны албаг. За одоо галаа зөөллөөд хэрцэн хяма хийж өгөөд бормоогоо юу цагаа дүүпүүг ингэж хийгээд өгнө. Муу адил хэрцэн бүдүүн ногоон сонгоо хийгээд өгнө. За гаймгаа хийж өгөөд шууд таглаад буцлангууд нь сэр хийж өгөөд за ингэж ирэхэд хоол маань бэлэн болж байна. Энэ хоол маань солонгос арми шүл гэж нэрлэгддэг. Энэ солонгос самтыг 15-20 минутын дотор амтлаараа илүү их үзэхийг хүсвэл намайг фоллоу гэж дагаарай. Баярлалаа.